Бид бүгдэд ус хэрэгтэй. Дэлхий дээр байдаг усны ердөө 2.5% нь цэнгэг ус байдаг. Энэ нь тийм ч их ус биш юм. Цэнгэг ус хаана байдаг, түүнийг хэрхэн зохицуулж байгааг мэдэх нь бидний тулгамдсан асуудлын нэгийг шийдэхэд туслана. Дэлхий дээрх бүх амьд биетийг хангахад хангалттай хэмжээний ус байгаа эсхийг шалгацгаая. Тэгэхээр ус хаана байдаг вэ? Хэрэг хэмжээний ус байдаг вэ? 70 орчим хувь нь мөс хэлбэрээр байдаг. 30% нь гүний ус. Бидэнд ердөө 1.2% нь гадаргын ус буюу гол мөрөн, нуур, газрын чив, цэвдэг, агаар мандалд байдаг юм. Цэвэр ус зөвхөн гол мөрөн, нууранд л байдаг гэсэн нийтлэг ойлголт байдаг. Гэхдээ ихэнх шингэн цэнгэг ус нь далд нуугдмал байдаг бөгөөд тэгвэл энэ усыг хэн ашигладаг, хэрхэн зохицуулдаг вэ? Гэр ахуйн хэрэглээ нийт цэвэр усны 14%-ийг эзэлж байна. Аж үйлдвэр 11%, хөдөө аж ахуй 54% буюу бидний идэж угаах хүнсний дийлэнх хэсгийг гадаргын цэнгэг усны нөөцийг ашиглан үржүүлдэг. Орон сууцнд амьдардаг нэг хүний өдрийн усны хэрэглээний дунджаар 300 литр ус байдаг. Аяг тавга 30 литр усаар угааж, өдөрт 80 литр усанд шүршүүрт орж, ариун цэврийн өрөөнд 65 литр ус урсгаж, нэг угаалтаар 100 литр хүртэл угаалга хийдэг. Гэхдээ бид төсөөлж байснаас хамаагүй их ус хэрэглэдэг байна. Үнэн дээр бид бүгд өдөр бүр 5000 литр ус хэрэглэдэг. Бидний усны хэрэглээний 90 орчим хувь нь үл үзэгдэх юм. Үүнийг бид виртуал ус гэж нэрлэдэг. Ус нь бараа бүтээгдэхүүнээс эхлээд бүх зүйлийг үйлдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай. Гэхдээ бид ихэнх усаа хоол хүнс хэрэглээндээ зориулдаг. Үнэн нь 3 жилийн хугацаанд нас биеийн хүртлээр 8500 кг улаан буудаа үр тариа хэрэглэдэг. Түүний хоолыг ургуулахад 3,600 литр ус зарцуулдаг. Түүнчлэн бид энэ 3 жилийн хугацаанд түүнийг 24,000 литр ус сууж байгааг харгалзан үзэх хэрэгтэй. Мэдээж хэрэг дэлхий дээрх хүн бүр өдөр болгон ижил хэмжээний цэвэр ус хэрэглэдэг нь ойлгомжтой. Үүнээс 3 тэрбум хүн аюулгүй унтны усны хангамж авах боломжгүй хэвээр байна. Унтны усны дараалалд байгаа хүмүүсийн цуваа нь дэлхийгээс сарыг нэг тойроод буцаад ирэх хэмжээний урт дараалал гэсэн үг. Энэ нь дэлхийн хүн амын бараг хэн хагас юм. Иймд бид усаа зөв зохистой хэрэглэх шаардлага үүсэж байна.